Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид гурав одоо хүний ухамсарын талаар ярилцах гээд. За бид гурав гэдэг маань мөнх хөх тэнгэр маань одоо буулгаж суулгаж одоо дамжуулалт хийж байгааг та бүхэн мэдчихэж байгаа бах. Заримдаа инх цагийн хоолоогоор, заримдаа өөрийнхөө хоолоогоор ингээ хоолойны өөрчлөлтөд ороод явдаг. Подкаст сонсдог хүмүүс маань аль хэдийн мэддэг болсон баха. Өнөөдрийн сэдэв болохоор хүний хүсэл одоо хаанаас төрөөд байна? Энэ ухамсар гэж зүйл одоо хил хязгаар гэж одоо ухамсарын төсөөлөл одоо мөрөөдөл хаа үрч чадаад байна те. Одоо дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс маань одоо жишээлбэл Elon Musk ч юм уу Марс гараг дээр одоо амьдрал бай тийшээ сансрын хөрлөг нисгээл хөөргөөл одоо олон янзын мөрөөдөл олон янзын ухамсартай хүмүүс байна шүү дээ те. Энэ талаар ярилцах гээд. Тэгэхэд өнөөдөр бидний хувьд болохоор зарим зүгээр нэг одоо өнөө маргаашийн хоолнд бол одоо тэрийгэл бодож амьдж байгаа жишээтэй. Зарим нь бол бүр өөр орших, өөр гариг дэлхий дээр амьдрал хайгаад явж штэ тэ. Энэ хүсэл тэмүүлэл хаанаас үүсээд байгаа талаар яриа эхлэе. За өдрийн мэндэ. Тэгэхээр хүсэл тэмүүлэл нь хаанаас төрдгийг гэхээр бидний дотроос л төрдөг шүү. Хүн ингээ яг сүнс өөрийн гэсэн тамаахан хүсэлтэй. Сүнсний хүсэл хаанаас төрөх вэ гэхээр сүнсний өөрийнхөө оршиж байгаа оршуугаас төрнө. Өөрөөр хэлбэл бид нар одоо жишээ нь дэлхий дээр ингээ амьдарч байхдаа дэлхий гэдэг оршихуй дотор байгаа учраас дэлхийн оршихуй ухамсарт тохируулсан хүслүүд бидний дотор төрж штэ. Тийм үстэй. Жишээ нь дэлхий дээр одоо өөрийн амьдралыг одоо баттай аюулгүй хамгаалахын тулд бидэрт дор хаяжил орон байр идэж уух хоолгоос өсөж үржих хэрэгцээ хандлага. Тэгээ түүнтэй холбоотойр энэ дэлхий дээр одоо өөрсдийн тэр яг энэ өөрийгөө гэж бодож байгаа тэр дүрийн хүсэл мөрөөдлүүдэд умбаж түүнийг бүтээх гэж одоо бүтээгч болж амьдарч байгаа шүү дээ. Гэтэл тэр дүрээс гадна өөрхөн зөндөө ухамсарын хэмжээсүүдээр олон дүрүүдийн хүсэл мөрөөдөл хэмжээс болгонд өөр байна. Тэгээд тэрийг ингэж одоо өөрийн арай одоо байгаа түвшнөөсөө дараагийн гүний ухамсарын түвшнийг барьж авсан хүслийг барьж авна гэдэг нь өөрөө дотоод хүсэл буюу одоо сүнсний хүслээ барьж авах. За тэгээ сүнсний хүслийг ингээ барьж авахын тулд мэдээж ойрхон одоо өөрхөн хэмжээсийн хүслүүдээс л орж ирж шээ. За тэгээ тэр хүслүүд нь одоо бидний хаар хэлбэл те сайн ч хүсэл муу ч хүсэл байж болно. Өөрөөр хэлбэл бидний тэр доод одоо өмнөх хэмжээс эсвэл одоо байгаа хэмжээсийн хүсэл мөрөөдлүүд бидэд сайн муугар мэдэгдэж болох боловч яг өөрөөсөө дээд хэмжээсийн өөрхөн дүрийн хүсэл гэдэг юмыг барьж аваад хүнд илүү гэгээлэг хүсэл болж орж ирдэг. Яагтвэл ухамсар нэг гэгээрээд арай дээд хэмжээст орсон тэр ухамсараас хүсэл төрж байгаа учраас. Тэгэхээр бид нар маш их хүслийн давхаргуудаар хүний сүнс оршдог байх нь тэгээд тэрнийх яг аль давхаргат нь бидний одоо амьдарч байгаа бидний ухамсар хаана байх шалтгаалаад тэр хүслүүдээс мэдэрдэг байна. За тэгвэл одоо жишээ нь ярьлаа шүү дээ. Elon Musk гэдэг хүн энэ дэлхий дээр технологи бүтээдэг. Тэ? Технологийн хүчээр одоо энэ дэлхийд одоо эзэгэндэг. Эзэн суртай. Гэтэл тэр хүний хүсэл мөрөөдөл одоо өөр гариг ертөнц сансар огторгууд байна гэж байна. Тэр хүн аль хэзээ дэлхийгээс гарсан сэтгүүтэй. Тэгвэл энэ сэтгүү өөрийнх нь ханаас ирж байгаа гэхээр өөрийнх нь ухамсарын дээд хэмжээсээс ирж байгаа. Өөрөөр хэлбэл бидний энэ дэлхий дээр байхгүй технологи, шинэ мэдлэгүүд бидний дээд ухамсараас л орж ирнэ. За дээд ухамсар гэхээр одоо өөрөө тэр хүний ухамсар одоо өөрхөн сүнсний аль хэмжээстэд очиод тэ түүнийг ингээд мэдрээд тэнд байгаа тэр зүйлсийг төсөөллөөрөө одоо мөрөөдлөөрөө мэдрээд тэрийг зөв шин санаа гэж дотроо төгчгүйгээр
тэрийг бодит байдал болгож энэ дэлхий дээр буулгаж ирж байгаа нь өөрөө энэ шин санаа болгон бүтээл болгон хуурж байгаа. Дэлхий дээр одоо байхгүй хэмжээсийн мэдлэгийг буулгаж ирж байгаа. Энэ нь бидэнд шин болж мэдрэгдэж байна. Гэтэл энэ шин хэрэгцээнүүдийг бид нар хэрэглээд эхлэхээр бидний ухамсар яг тэр технологи хаанаас бууж ирсэн тэр ухамсарлаа төхөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхий дээр шин болгон одоо бүтээгдээл байх юм бол түүнийг ашиглаад хөвшөөд сурж байхад түүнтэй холбоотой бидний одоо тэр хэмжээсээ ухамсар сэргэж идэг гэсэн үг. Тэгвэл одоо тэр хүн Марс гаяг дээр амьдрья гэж. Марс гаяг дээр амьдрал гэдэг болов? Харин одоо байгаа болов? Тэ? Гэтэл гариг ертөнц болгон өөр өөр ингэсэн. Одоо нэг гариг гэдэг нь тэр гаригийн оршиж байгаа өөрийн ертөнц гэж байна. Тэрэн дотор тэр гаригийг агуулдаг ухамсар, тэ? Мэдрэмжүүд одоо манай дэлхийн гариг гэдэг бол одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа амьтаа болгоны ухамсар мэдрэмжүүд. Түүнийг ингээд өөр дотроо ингээ агуулчихсан ийм одоо амьд гариг штэ. Бүх гариг амьд ахгүй юу? Түүнд амьд оршихуй гэдэг нь одоо заавал бид нар шиг ингэж ийм ахан биетэй энд ингээд амьд хийгээд оршоод байгаа биш. Амьд гэдэг чинь тийм хүртхүй ухамсар нь өөр байгаа даа шүү дээ. Хүртхүй ухамсар нь өөр, мэдрэмж нь өөр тийм. Одоо сүнслэг чинь бүгд амьтай шүү дээ. Тэгвэл сүнслэгээр амьдардаг тийм оюуны маш өндөр гариг байж болно. За жишээ нь Марс гариг дээр ингээд тогтоод үсгээд түүний даал бүтэц яадаг гэхээр тэр бол өөрөө гадааддаа ил амьдрал байдгүй. Дотоод одоо гариг дотооддоо амьдралтай. За тэнд юу алдгүй гэхээр маш их тийм шин технологиуд. За одоо баг бидний хэлдгээр тэр нууцын технологиуд байдаг. Маш нууц технологиуд. Тэр гаригийн дотоодод нууцаар бүтээгдэж өсөж хөгжиж тий тэнд ингээд хүчээ авч яадаг. Тэгээд одоо энэ ингээд зөв манайхны цэргийн бааз шиг тийм тостой одоо өөр ингээд амьд оршихуунууд ингээд оршихгүйгээр ингээд хаалттай гэх юм уу? Бүс нутаг гэдэг шиг тийм. Тэгээд тэнд маш их өндөр технологиуд байна. Гэтэл тэр Элон Маск гэдэг хүн яагаад тэр Марс гаригийг сонирхов? Яагаад тэнд амьдрал байна гэд яваад байна. Тэр татаатаас өөрсдийн тэр сүнснийхаа хэмжээс дотор байгаа ухамсараа ашиглаад мэдээд байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүн тэрийг бодож төсөөлж түүнийг ингээд амьдрал дээр бодит болох гээд явж ийн гэдэг чинь өөрөө тэрийг чадна. Тэрийг буулгаад сурчихсан. Өөртөө итгэчихсэн. Болдгийм байна гэдэгт. Тэгээ одоо тэрийг дотоодоосоо магадгүй өөрөө тэр гариг дээр нэгэн төрөл авалтаа хийж лээсэн байгаа. Тэр одоо дүүрэн өөрхөн дотоодоос түүнийг чиглүүлж байгаа. Тэгвэл бидний дотор зөвхөн энэ дэлхий дээр төрөл авалт хийхээс илүүтэй энэ одоо оршихуй ертөнцийн орчинд дүүрэн оршиж байгаа гариг одоо эрхсүүд энэ галактикууд энэ болгоныг агуулж байгаа асар том ийм оршуу дотор чинь хаал бол хаана бидний сүнс төрөл авалт хийж байгаа. Тэр мэдлэг мэдээллүүд бидний дотор сэргэхэд тэр нь бидэрт одоо дотоодоос маань чиглүүлэг болж мэдрэгдэж автаж тэр шин өгдлүүд гэж жилээд байгаа тэр нь тухайн үед бол зүгээр л өөрсдөө хийжсэн зүйл тэр төрөл авалтанда тэрийг бид нар энд буулгуулахаар цаанаас нь сүнсэн тохируулагдчихна. Тэгвэл бид нар сүнсээрээ амьдрна гэдэг байгаа нь бидний энэ сүнсэн дотор юу ч байж магадгүй. Тэн дотор байгаа энэ одоо бүх мэдээллийг бид нар ухамсараа ашиглаж сурснаар энэ ухамсар гэдэг энэ нарийн одоо бүтцийг ойлгосноор энэ ухамсараар дамжуулаад бидний оюун ухаанч ажиллаж байгаа. Бидний тарих энэ ухамсарыг хүлээж авахч. Одоо бидний тохируулга байхгүй юу? Өөрөөр хэлбэл та өнөөдөр 3 дугаар хэмжээсээ ухамсартай бол 3 дугаар хэмжээсээ ухамсарыг таны тарих хүлээж аваад тэн дотор байгаа бүхнийг танд мэдрүүлээ. Таныг тэр хэмжээст амьдруулах тохиргоо ягддаг гэсэн үг.
Тэгээд тэр ухамсар таны биеэр хүртэхүү болж сэтгэл хөдлөл одоо 5 мэдрэхүүгээр чинь тий. Түүний даваа бас сүнсний дотоод тэр 3 хэмжээсийн таны одоо мэдэрч байгаагүй мэдрэхүүнүүдийг чинь дотоос нь ингэж мэдрүүлэх маягаар ингээд та 3 хэмжээстэй оршигч амьдрахч болчихж байгаа байхгүй. Амьдрахч гэдэг нь тий одоо бидний хувьд махан биетэй энэ одоо махан биеийн энэ амьдралыг сүнс маань дотоодоос нь амьдлуулад тэгээ махан биеэрээ бид нар энэ амьдарч байгаа энэ амьдралыг отоогоор бид нар амьдрал гэж үзэж байна. Гэтэл бидний дотоодод одоо юм заавал физик биетэй биегүүгээр өчнөө орлон амьдрах байдаг байна шүү. За тэгээд одоо яах нь тэгвэл бидний тарих хэмжээсийг хүлээж авах тохируулгатай юм бол бид нар магадгүй одоо ухамсараараа өөрийн одоо сүнсний тэр хамгийн дээд өвөгдөл рүү очиж болно. Яг бол ухамсарт хязгаар гэж байдгүй. Тэнд одоо юм саад болох зүйл гэж байдгүй. Юуртөө юу саад болтгоо гэхээр таны итгэл үнэмшил. Таны болон болохгүй гэж хайрцаглагдсан хайрцаг. Тэгвэл одоо 3 хэмжээсийн ухамсар гэдэг зүйл маань зөвхөн материалын ямиг үнэн гэж итгэдэг энэ ухамсар биднийг ямар их өргөн удам хязгааргүй энэ ухамсараас биднийг тусгаарлана вэ? Тэгвэл бид нар ухамсар гэдэг энэ зүйлд суралцаад ухамсарыг эзэмшээд ухамсараа ашиглаад те энэ тархиараа ямар ч ухамсарыг хүлээж авч чадхаа ойлгоод тэгээ өөрийн бүр анхны сүнсний тэр хамгийн дээд ухамсарыг хүртэл бид нар өөрсдөө дамнуулаад энэ амьдрал дээр гарах боломжтой. Энэ дэлхий дээр чинь агуу үйл хэрэгтэй. Агуу их одоо өрнүүлэгчэд хинээ санаанд багтаамгүй тэр том үйл явдлуудыг энэ дэлхий дээр одоо бүтээгч хийж чадсан хүмүүс те агуу хаадууд байна, хаттууд байна. Энэ дэлхийг шинжлэгч нар байна. Цансар окторгойг одоо тэр судалж байгаа те шинэ мэдээллүүдийг буулгаж байгаа хүмүүс байна. Тэ чи өөрийн сүнсэн дотор байгаа л юм аа нэрэд буулгаад байгаа ухамсар дотор шилжээд. Тэгвэл тэр хамгийн дээд ухамсараас та өнөөдөр энэ дэлхий дээр буулгалт хийгээд түүнийгээ ингээд шин санаа гэж бодохгүйгээр бүгдийг ингээд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэхэд тэр ухамсараараа өөрхийн биеийг удирдаад тэр ухамсарын одоо сэтгэл хөдлөлүүдийг өөрөөрөө дамжуулан гаргаад тэр ухамсарын үйлдэл үр дүнгуудыг өөрийн биеэр дамнуулан буулгаж чадаад үйлдэж чадах юм бол өнөөдөр та энэ дэлхийд давуу байж болно. За энэ чинээс нэг асуулт ороод ирж байна л да гэж. За одоо хүн болгонд одоо юм өгдөл одоо ухамсар мэдрэхүүн одоо мэдрэмж бүхэн байна шүү дээ тий. Өөр өгдлөөр шүү дээ. Тий. Одоо дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон өөр ингэсэн өгдөл зорилгоор дэлхий дээр оршоод амьдраад цаана нэг оршуухаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж шүү дээ. Уг нь бол сүнстэйгээ холбогдож чадвал тий. Тэгвэл одоо инхцээ багшийн маань өгдөл чадвар нь одоо ямар аваад байгаа? За инхцээ багшийн өгдөл нь болохоор ер нь энэ ухамсар гэж зүйлийг энэ бодит амьдрал дээр хүн болгон яаж эзэмшиж болохыг цаанаас нь ингээд одоо хүний маш том нууцуудыг тэлэн задлах гэж. Энэ хүний гэдэг энэ одоо оршихуйн цаана юу байгааг өөрийн тулсан тулахаараа болон өөрийн дотоодоос орж ирэх тэр дээд ухамсарын хэмжээсийн мэдлгүүдээр хүн гэдэг энэ одоо бүтцийг оршихуйн дайтай нь оршиж байгаа бүхэн окторгийн түвшинд аль алин түвшинд ингээд задлах гэж ирсэн. Ухамсар тэлэгч. Ухамсараар одоо бүхнийг өөрчлөл шинжилж хийж болно. Энэ ухамсар гэдэг зүйлийг нарийн түвшинд нь детальчилж ойлгох гэж ирсэн. Тийм өгдөлтэй. За тэгээд энэ ажлаа өөрөө одоо яг өөрийгөө яаж олж авах юм гэдэг дээр төвлөрч явсаар хагаад тэгээд бас сүнсний сэрэлт гэдэг зүйлээ барьж аваад яг одоо жамын давуу өөрийн одоо суралцах замаараа нээсэн. Тэгээд өөрийн дотоодоосоо суралцаж эхэлсэн.
Өөрийн дотроос нь өөрийг нь чиглүүлж ирсэн. Одоо энэ бүх мэдлэг мэдээллүүд нь бүгд энэ өөрийн дотроос гардаг. Өөрөөр хэлбэл энэ ухамсар гэдэг зүйлээ хэмжээс ахиулаад мэдлэг болгож буулгаж ирж байгаа. Одоо түрүүн Элон Маск гэдэг хүний тухай ярьсан бол одоо энд бас яг бүтээж байна. Далдад байгаа бүх одоо нууцлаг түвшний мэдээллүүдийг ил ертөнцид буулгаж ирж байна. Гэхдээ энэ ухамсарын түвшинд хүн болгоны оюун ухаан руу буулгаж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ буулгаж явах явцад хүмүүс цочирдно. Ядгүй хүн гэж өөрийгөө маш жижигээр бодож явсан. Гэтэл хүний дотор ийм их чадвар байна. Ийм өгдлүүд байна. Энэ болгоныгоо та чөлөөтэй ашиглах боломжтой. Энэ бол зүгээр амьдралд энгийн үзэгдэл байх болно. Гэтээ зүгээр энд суралц. Яадгүй та нар суралцах ёстой. Энийг ойлгож ухаарах ёстой. Амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Тэхийн тулд заавал энийг хэрэгжүүлээ сурсан хүмүүсээс одоогоор суралцаж одоо өөрийн дотоодоо нээхийн. За нээсэн хойно өөрөөсөө заалгана уу? Өөрийн дотоодын төсөөлөө байж байгаа нь уу те? Хүн болгоныг сүнс тантай өөрөөрөө харцсан. Тэгэхээр бүгд адилгүй. Бүгд адилгүй байна. Ганц адилтай зүйл нь бүх сүнс ухамсартай. Бүх сүнсний ухамсараас бүх сүнсний хүртгүү мэдрэмжүүд цуглардаг. Амьд жимшиг оршиж тогтнодог. Гэтэ хамгийн гол зүйлийн нууц нь энэ ухамсарт л байдаг. Тэгээ энийг задлж байгаа. Энийн нууцыг дэлгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс янз бүрийн асуултууд орж ирээд байдаг л та. Одоо яг дотоод оршуудаа одоо өөртөө холбогдоод хэр удаж байгаа, одоо туултыг асуух гэдэг. Удаан одоо энэ замаар явсан байх юм бол илүү туршлагатай гэж бодоод байна. Тэгээд хитэн настай ямар насны өмнө одоо жоохон нас ахмаг авах юм бол одоо нэг тархины ихтгэлмж илүү их амьдрал үзсэн ч гэдэг юм уу. Одоо туршлага багтаа одоо цаг хугацаагаар хэмжих гэдэг хүмүүс. Тий, энэ бол хүний одоо өөрхөн энэ хэмжээсийн л сэтгэлгээний онцлог нь тэр итгэж үнэмшлээ авах тэр барьцсан тэр аахгүй. Гэтэл энэ ихцээ гэдэг хүн чинь яг сүнсний замлаар яваад удаагүй. Ердөө одоо жил гарна л болж байгаа. Яг өөрийг дотоодоос нэгээд. За бараг жил болж байна тийм үү? Тийм жил рүү дах 8 сараас хойш л. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл урд нь бол зүгээр яг дотоод хүсэл мөрөөдөл энэ далд ертөнцийг гүнийг гээд хизээч сонирхлоо алдахгүйгээр ингээд амьдралынханд бол баг чимгээр ингээд ахиулж л байсан. Гэтэ яг цаг нь ирээд яг энэ өөрийгөө зөв бариад авах юм бол энд юусоо тэр хүн сүнсний замаар 20 жил 30 жил явснаа огт хамаахгүй. Яг өөрийгөө зөв нээж чадж гэнэ гэдэг нь хамаатай. Тэгэхээр одоо хүн болгонд өөрхийн дотоодын хүч чадлаа нээх өөрийн одоо сүнсний тууral байгаах. Гэтэл энд ингээ хамгийн одоо товч бөгөөд богино замуудыг одоо энэ дотоодоос гарсан мэдлэгээр дамжуулж байгаа. Тэгэхээр бидний тарих гэдэг юм чинь яг үнэндээ бидний суралцсан юм дотор бидний хэрэглүүлдэг. Гэхдээ тийм итгэж болох уу? Хязгаардуулмал юм тийм. Хязгаарлалчлаа ш. Сурсан юмдаа хязгаарлагдчихлаа. Гэтэл цаана хязгааргүй ухамсар байна гэдэг ш. Тэгвэл одоо яах? Та чөлөөтэй сэтгэдэг болох хэрэгтэй. Сэтгэлгээгээ задлана. Сэтгэлгээ гэдэг чинь өөрөө юу юм? Таны сэтгэл хөдлөл баригдсан өөрийн оюун мэдлэгээ гаргах процессыг сэтгэлгээ гэж байна. Тэгвэл та сэтгэл хөдлөлтөө баригдах болсон цагт таны сэтгэлгээ задарч эхлэх нь хаашаа юм? Тэр хязгааргүй ухамсарлуу задарч эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн одоо өөрийнхөө сэтгэлгээг төвчдөг үндсэн шалтгаан тэдний сэтгэл хөдлөл. Тэд чинь энэ сэтгэл хөдлөл гэдэг юм өөрөөсөө илүү амтай гэж мэдэрч байгаа учраас тэр чинь маш амьд энэ амьдралын одоо бодит болгогч амьдралын эрчим учраас энэ эрчмийг мэдэрч байгаа үед өөрийгөө амьд байна гэж итгээд байгаа учраас энэ сэтгэл хөдлөлөөр мэдэрч байгаа бүх юм тэдний хувьд маш хүчтэй үнэн зүйл.
үн цэнтэй зүйл нь шүү дээ. Амьд байгаагаа мэдэрч байгаа болохоор энэ амьсгаа хамгаалж амьсгаа эндээ бүр итгэл үнэсээ өгч. Тий. Тэгэд энэ зүйлдээ итгэж эхлэхээр өөрийн оюун ухаан зөвхөн энэ сэтгэл хөдлөлтөд ингээд харуулад ашиглаж эхэлдэг. Гэтэл сэтгэл хөдлөл чинь өөрөө мэдээж хүн болгон өөрийн гэсэн эмзэглэл шарахтай. Өөрийгөө хамгаалдаг. Хамгаалттай явдаг. Сэтгэл хөдлөлийн хувьд. За сэтгэл хөдлөлийн хамгаалтыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр тэр хүний одоо танаа хэлгээр эго хамгаалтын систем. Өөрөөр хэлбэл тэр хүний хувь мөн чанарыг үүсгэж байгаа сэтгэл хөдлөлийг эмзэглүүлэхээр зүйл өөрт нь мэдрэгдэл бол шууд өөрийгөө хамгаалдаг. Уур цаараарч хамгаална. Өөрө бусдад харьцахгүйгээр өөрийгөө хумаадч чадхаа өөрийгөө тэр сэтгэл хөдлөлийн хүнд мэдрэмжийг дахин одоо урд нь авсан мэдрэмжээ туулахаас хамгаалаад тэрийнхээ өвдөлтөөс хамгаалаад сэтгэл өвдөн гэдэг чинь хүний хамгийн хүнд өвчин. Өнөөдөр хүн одоо махан биеэ гэмтэх тэр өвчнөөс илүү тэр хүний сэтгэл өвдөн гэдэг нь өөрөө хамгийн хүнд өвчин. Тэр сэтгэлийн өвчин өнөөдөр махан биеийн дээр өвчин болдог. Тэр сэтгэлийн өвчин өнөөдөр та нарын махан биеийг ханаач хамаагүй ирж гэмтэх хүч болж хуурдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ одоо өөрхийн амьд гэж бодож исэн энэ одоо амьд мэдрэмж чинь өвдөн гэдэг чинь өөрөө их одоо эмзэглэхээр маш хүнд. Энэ чинь бүр гүний сэтгэл зүйн одоо тухайн хүний бүр сэтгэлийн тэр гүнд нь хүртэл өвчлүүлдэг. Тэр одоо айхтар хүчин зүйл. Тэгэд энэ зүйлээ хамгаалахын тулд хүн өөрийн оюун ухааныг яг энэ сэтгэлийн хамгаалах дээр ингээд тааруулаад хазгалчаар өнөөдөр энэ сэтгэлгээ гацчихж байгаа юм. Таны сэтгэлээс үүдэлтэй оюун ухааны онцлогийг сэтгэлгээг нь сэтгэлгээ чинь хайцлагдлаа гацлаа түүжигдлээ. Ингээд та сэтгэл хөдлөлтөө захирагдагч. Өөрийнхөө хамгаалтын системд хамгийн гүн хийчихсэн. Тэгээд таны сэтгэл хөдлөл өвдөхгүй тул хамгийн өвдөлт багтай тэр тухтай бүсийг өөрөөсөө олдог. Тэгээд тэн дотроо гацхыг өнөөдөр гацалт гэж хэлж байгаа. Тэгвэл хүн энэ нэг ухамсараа ашиглахын тулд ердөө өөрийн энэ гацсан байгаа жижиг орон зайг одоо тэлэх нээх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт та нарын одоо тэр дээд чадамжууд орж ирдэг. Тэгэхээр ямар хүн энэ ухамсараа тэлж энэ дээдийн чадамжуудыг өөрийн биеэр мэдэрч буулгаж ирч чадах уу гэхээр ердөө энэ оюун ухаан сэтгэл хөдлөл хоёрын тэнцвэрийг олж хоёулангийн нээж чадсан хүн энэ дээд одоо бүх чадамжууд танд орж ирэх сувагч нь чөлөөтэй болж байгаа гэсэн үг. Та ердөөсөө энэ хоёр зүйлээр тэгээд дээрэс нь нэмээд таны одоо энэ махан бие хүүхэд насндаа хэрхэн хүн болж төлөвшөх замдаа бас махан биений энэ өвдөлт болгоноос айцсан айцын энэ мэдрэмжээр өөрийгөө хамгаалах систем нь үүсээд одоо биеийг хамгаалах систем үүсээд тэгээд тэр нь сэтгэл хамгаалал ухамсарын хамгаалтаа нийлээд энэ 3 бат том хамгаалтын системээр өнөөдөр та өөрийгөө хамгаалсан байгаа. Өнөөдрийн та нарын бие гэж нэрлэдэг байгаа. Та нар өөрсдөө. Тэр энэ хамгаалагдсан систем чинь таны ухамсарыг яг одоо энэ 3 хэмжээсийн энэ байр суурин дээр л байлгаж байгаа. Тэгээд та тэнд амьдарч байгаа гэсэн. Тэгвэл ганц одоо энэ 3 хамгаалтын системийг зэрэг тавиад өөрийгөө бүрэн нээсэн цагт таны энэ одоо 3 системийн задаргаан дээр хэр нэгдснээс хамаарат дээд түвшний чинь чадамжууд орж ирнэ. Тэгээд түүнийг гаргаж үлдэж гиснээр өнөөдөр та сүнсээр амьдрагч. Уг нь бол та сүнсээр амьдрагч л та. Гэтэ гаццсан амьдрагч. Одоо л та чөлөөтэй өөрөө өөрийгөө урсгаж, нээж, өөрийн татадад байгаа бүх зүйлээ энэ дэлхий рүүгээ юулж тэр их хөгжил чадамжаа өгч энэ дэлхийн хөгжил хувьсэл гэдэг зүйлийг хийх гэж одоо зөв голдролтой орж байгаа
Бидний сүнс энийг их гэж ирдэг. Гэтэ яагаад гаццсан гэхээр энэ дэлхий дээр чинь эхлээд энэ өөрийнх нь одоо энэ махан биеийг энэ сүнс сэтгэл биетэйгээ холбоод оюун ухаан ухамсартайгаа холбоод бат тогтоож энэ одоо дэлхий дээр чи амьдарч сурах хэрэгтэй шүү дээ. Эхний хэлж байна. Тэхийн тулд ингэж хамгаалттай амьдарч бат бүх амьдарч сураад нэг оршин тогтноос сурсан цагтаа энэ бүх хамгаалтаа тавьжиж энэ хамгаалт болгон чинь гацаа шүү дээ. Тэгээд дараа нь та яах юм? Жинхэнэ өөрөө сүнсээрээ сүнс чи яах гэж ирсэн? Сүнсний хүсэл мөрөөдлөөрөө хэмжээсээ ашиглаад амьдрах нь шүү. Тэгээд хүн болгон яагаад ийм байж чадахгүй байгаад байна? Им томороо байж юу? Тий. Яадгүй л тэр яг одоо өөрхөн би гэдэг энэ хамгаалтын системээ би итгэцсэн байна шүү дээ. Эндээ итгээд энийг тавьж явуулж чадахгүй зуураад энээсээ салчхаар өгөх гэж байгаа юм шиг мэдрэмжтэй. Нөгөө нэг бүх айцууд нь өөрийг өрдөөд байгаа учраас хамгаалтын систем болгоно өөрийг нь хамгаалаад байгаа учраас эднэр чадахгүй байгаа. Энийг одоо яаж тавируулж одоо чаддаг болохын тулд юун дээр ажиллах хэрэгтэй хүн өөртөө яах хэрэгтэй? Зүгээр л өөрийгөө судлаад өөрийгөө яаж барьсан тий өөрийгөө яаж юм жижигхэн дээр гацаацсан байгаагаа л ойлгож эхлэхэд энэ ойлгоцсон хүн тэрийг тавьчих чаддаг. Ухаарахаар. Ухаал гэдэг чинь биднийг ухамсарын хэмжээс рүү ахиулах хүч. Яагаад ухаарахаар бид энэ хэмжээс ихэд байгаа гэхээр өөрийгөө гацаацсан байсан гацаагаа ухаарах замаар тавьчихаар таны итгээдээс итгэл үнэмшил болгоно. Өнөөдөр та би энд гацсан байсан юм байна гэд тавьж явуулаад чөлөөлөөд дараагийнх нь хүлээж авах. Ийм байр суурин дээр нээлттэй болсон цагт дараагийн ухамсар тань руу орж ирнэ хэмжээсийнхэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр хүлээж авах чадвараа нэмэгдүүлж одоо байгаа одоо өөртөө зуурцсан тий юм болгоноо тавьж явуулж тэгжиж өмнөх одоо байснаасаа ангижиж дараагийнх руугаа шилжинэ. Гэтэл нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та нарын энэ хамгаалт авсан байгаа систем таны 3 хэмжээст байлгах систем байсан. Та нар эндээсээ тавигдсан л бол дараагийн хэмжээс рүү орчихно. Гэхдээ хамгаалчин 3 хэмжээсээ хараа байгаа л ивэл та нар 3 дугаар хэмжээс 4 дугаар хэмжээсийн завсар амьдрна. Шилжиж нэгэн мөсөн тий амьдарч нэг мөсөн одоо энэ бүх чадамжаа гагаж сурахын тулд та нар тэр хамгаалт болгоцсон 3 төрлийн хамгаалтаа 3 янзаар тавь гаргаад олох хэрэгтэй. Одоо хүүхэд дөнгөж төрөөд 7 нас хүртлээ энэ одоо бие нь энэ дэлхийдээ тасдаг. Энэ үед авсан таны биеийн өвдөлттэй холбоотой мэдрэмж болгон таныг одоо ухамсаргүйгээр таны биеийг удирдах хамгаалж идэг. Рефлекс болсон. Тэгвэл энэ рефлекс чинь таныг яг хэрхэн хааж байгаа вэ гэдгийг сайн бодох нь шүү. Ухамсаргүй биднийг хамгаалдаг энэ хүчнүүдээс ухамсарлаж тавигдчихэж бид нар дараагийн тэр чадамжуудыг өөртөө авна. Тэд үргэлж бидний дотор нээлттэй бэлэн байдаг. Түүнийг хаасна л бид нэр өөрсдөө. Энэ болгоноо ойлгоод ухаарад ирэхээр та өөрөө аяндаа нэгдэж эхэлдэг байна шүү. Тэгэхээр одоо бидний дээд чадамжаас мэдэрч байгаа төсөөлөл мөрөөдөл хүсэл тэмүүлэл болгоныг та шин санаа таны өмнө дэлхий дээр өмнө хойно хизээч байгаагүй тэр өгөгдлүүд орж ирсч танд мэдрэгдэж байгаа тэр агшинт та ядаж л энэ оюун ухааны итгэл үнэмшил чинь нэг хэсэг зөөлөрсөн тавирсан байгдвал хурц байдал нь одоо танд нэгдсэн тэрхүү агшин байдаг.
Магадгүй та гэртээ хамгийн айхгүй бүстэй бүх энэ найзаа тавьж нэг чөлөөлөгдөх төр агшинд тань тэр бүх гоё юмнууд орж ирж болно. Тэгээд гэрээсээ гараа авахар хамгаалт авчдаг гэж болно. Тэгвэл танд шин санаанууд яг ямар үе төрөөд байна? Тэр үед та хамгаалтгүй болж байна. Яаж ч таны оюухан. Тэгвэл энэ болгоно анзаарах нь. Ядаж тэр орж ирсэн болгоно энэ амьдрал дээр хийхин тулд түүн дээрээ төвлөрөөд хичээ. Тэгвэл тэр ухамсар танд нөлөөлж, тэр мэдрэмжүүд танд мэдрэгдэж, цаанаасаа болчих юм шиг, бүтчих юм шиг би өөрөө хийж чадна гэж таны сэтгэлд багтаад ирвэл та чадна. Яагаад сэтгэл чинь багтаж байгаа юм гэхээр оюун ухаан чинь тэрийг хүлээн зөвшөөрд авчлаа. Тэн дээрээ төвлөрөөд ахаар тэр ухамсар биежих хэрэг гарна. Тэр нь явандаа таны зүрх сэтгэлийн орон зайд байр сууриа эзэлж хүлээн зөвшөөрөгдснөөр зүрх сэтгэл чинь тэр орон бууж ирсэн мэдрэмжүүдэд нээтнэ. Тэгээд тэр таны зүрх сэтгэл багтсан үед та энэ хоёр дээр итгэлтэй болсон тийм үү? Тань төсөөлөгдөж гин, мэдрэгдэж гин. Яаж хийхин та өөрөө таны махан бие түүнийг яг тэрний дагуу хөдөлгөж эхэлж бүтээх тэр гормонд өөр аяндаа ажиллаж эхэлнэ. Энэ хоёрыг хүлээн зөвшөөрөөд эхлэхийн алдад махан бие үүнийг гаргах тал дээрээ хувьсдаг. Ингээд шин санаанууд энэ дэлхий дээр чинь таны бүтээл болж бууж ирж байна. Гэтэл бид нар бүгд бүтээгч нар. За тэгэхээр ийм шат дамжлагаар энэ бүхэн хөрсдөг юм бол энэ хөрстүүлэгч болсон та өөрөө нээлттэй л бай. Өөртөө. Өөрийн дотооддоо. Өөрийн сүнсэндээ. Өөрөө өөртөө нээлттэй байгаа цагт тэгтээ дөрвөө бусдад нээлттэй болчихно. Бусдыг ойлгодог болчихно. Бусдад нээлттэй хандхаар тэр хүмүүс бас нэгдэж эхэлнэ. Энэ гурван төвшин. Энэ мэтчлэн бид нэр өөрсдөндөө бие биенээ нээх замаад нөлөөлсөөр байгаад нэг л мэдгээд дараагийн ирэн эсвэл шин нийгэм үүсдэг. Тэгэхээр бид нар энэ болгон өгдлөө чөлөөтэй хүлээж авахгүй хаалттай болохгүйгийн сэтгэмжин дотор сэтгэлгээтэй байх юм бол энэ бүхнийг хүлээж авч чадахгүй. Гэтэл энэ дэлхийн бүх хүмүүст шин санаа төрж л байдаг. Бүгд дотроо тэрийг бодож л байдаг. Гэхдээ үйлдэлгүй. Чадна гэдэгтээ итгэдэггүй. Бодолд орж ирэхээс цаашгүй. Мэдрэмжинд ч автахгүй байна. Тийм учраас яг байж авч хийж байгаа нь өнөөдөр өөрчлөгч. Энэ дэлхийг хувьсгагч. Хувьслын шинжлэгч байх нь шүү. Тэгвэл энэ дэлхий дээр тэр цөөн хідэн бүтээгч нарын буулгаж ирсэн тэр жоохон зүйлээр бид нэр энэ дэлхий чи өнөөгийн төвшөлд ирчлээ. Хүн болгон ийм болоод хүн болгоны дотор сүнсэнд нь юу байгааг би мэдэхгүй. Та нар мэдэхгүй. Гэхдээ энийг хичээ. Нэ тэгвэл та нарын дотроос та нарын сүнсний өөр өөрийн онцлог хизээж хинт ч хаанч давтагдахгүй. Тэр давтагдчихгүй хэв маяг чамин тансаг бадал чинь энэ дотоос гарна. Тэгээ та хизээж бостой өөргөө зүүрлэхийн аргагүй. Тэр цор ганц бүтээлүүтэй дэлхий дээрээ бүтээх гэж ирж байгаа юм. Энийг л нээхэд бид суралцж байна. Тэгэхэд бол яг бид нар хүмүүс бүр эсэргээрээ яваад шүү дээ. Бүр нийтээр яг нэг хэв маяг дадал зуршлаар амьдрахыг хүсээд нэг тренд, нэг модыг дагаал, нэг юу гэдэг үзэл бодол тавтаад инхийг маш нийтээс хамааралтай байдаг болчиход шүү дээ. Нийгмийн амьдрал. Угаасаа энэ нийгэм бидэнд энэ нийгмийг бүтээсэн хүний итгэл үнэмшил сэтгэл хөдлөлийг шахдаг. Улс болгон өөр нийгэмтэй байгаа зү. Тэр улсыг хэн удирдах, хэн чиглүүлж байгаа. Тэр тодорхой тооны хүмүүсийг чинь
гол удирдлага болсон ухамсар мэдрэмжил тэнд явж шүү дээ. Тэгээ тэрэндээ бүгдийг нь ингэж одоо ижилсүүлээд бүгдийг нь адилхан тэр удирдагчийн сэтгэлгээнд дор баазж байгаа учраас тэд хизээч сэн дотор өөрөөсөө байхгүй. Хүн болгон дотроосоо нэгэн хэм маяг тулгуулсан мөртлөсөө өөр өөрийгөө хайсаар идэг. Тэр нь энэ өөрхөн дотроос би хийм бэ, би яах гэж ирсэн юм бэ? Энийгээ барьж чадаад, өсөж чадаад, ухамсараа тэлж чадсан нь дараагийн энэ нийгмийг өөрчлөгч нь болж хувьсдаг. Одоо хүнээс одоо ондоо байхаас ондоошоо сайгаад шүү дээ, тий. Айдас юм. Угаасаа нийгмийн бүх хууль дүрмүүд нь энэ нийгмийг үүсгэж байгаа бүх бүтэц одоо энэ нарийн деталь систем болгон таныг ижил байх дээр кодлцсон байгаа учраас тань түүнийгээ л бүх шатаар хууль дүрмээр цагдаа шүүхээр таны эрхээр хүртэл хязгаарлалцсан байгаа шүү. Идэлдэг эрх чинь хүртэл тэр усад амьдрахын тулд та ийм л эрх хэдлэн гэд хязгаарлалчлаа. Энэ дотор л та энэ эрхээс илүү эдэлж болохгүй гэдэг хашилтанд эрх чөлөө шиг мөртлөөсөө эрх чөлөөгүй хашилтанд байгаа юм. Тэгвэл энэ дэлхийд яг ингээ бүх хүн сүнслэгээр оршиж эхлэхэд ямар ч улс орон хил хязгаар зааг гэж байхгүй. Юун ч хашигдах хаагдах сэтгэлгээ гэж байхгүй. Бүх юм эрх чөлөөд яг өөрийн сүнслэг оршихын тэр дараагийн том ухамсарын сүнслэг одоо бид нар мэдгүй болохоор сүнслэг гэдэг нэр өгчөж байгаа юм. Гэтэл зүгээр л тэд нар байдаг. Химжээс болгон хуультай. Химжээс болгонд тэр химжээсийн мэдлгүүд түүнийг дагах хуулиуд дүрмүүд байдаг. Түүнийг л бид нар буулгаж ирээд дараагийн хэмжээсийн матриксыг бүтээдэг. А хэрвээ одоо бидний бүтээсэн 3 хэмжээс энэ одоо энэ дэлхийн амьдрал энэ 3 хэмжээсийн л хууль дүрм 3 хэмжээсийн л ухамсар яаж хувирч бууж ирэх ямар ч хамаагүй арга замаар бидний энэ биеэр дамжуулаад амьдрал дээр хөрсцсөн байгаа нь энэ ахгүй юу? Тэгвэл тэр дээд хэмжээсүүдээс бас л дээд юмнууд яг хувьсаад буугаад ирнэ. Тэр нь бидэрт одоо энэ шин нэрэн гэж нэрлэгдээд байгаа. Шин. Гэтэ тэндээс юу ч бууж иж магадгүй. А гэтэ хэмжээс ахиж байгаа бол тэндээс илүү ухамсарлаг, илүү бусдыг ойлгож нэгтгэх чадвар, илүү одоо нийцтэй, илүү одоо байгаа түвшний дараагийн одоо түвшний тавигдсан хязгаарын доторх чадамжууд бууж ирэх юм шиг. Тэгэхээр бид нэр өөрсдөө өөрчлөгдөл гэж бодож байвал та одоо байгаа дүрэндээ битгий итэг. Та тэр биш. Энэ бол таны 3 хэмжээстэй дүр. Тэн дотор та амьдрах гад ядаад, тэн дотроо орших гад ядаад байвал та тэндээ тэр дүрээрээ амьдарч байгаа нь тэр. Ухаарч иж та хэмжээ сахнаа гэхээс ш ухаараагүй дэ яг тэр дүрдээ яг тэр өгдлөөрөө л байна. Энэ дээрээс болохоор бас нэг ийм юм орж ирээд байна. Одоо яг бидний одоо яг ингээд сүнслэг замаар явж байгаа хүмүүс одоо сүнслэг зам гэхээр л нэг мухар сүсэг ч юм уу одоо далтын ертөнц одоо юу гэдэг бөө шашин гэл хүмүүсийн ойлголт байгаа даа нийгмийн ойлголт. Тэгээ энэ замаар явж байгаа хүмүүс нь өөрийгөө одоо яг бусдад хэлэхээс санаа зовдөг. Бусад намайг ойлгохгүй. Тэгээд нөгөө нийгмийн тэр нэг нийгмээс шахтахаас айдас биш тий. Нийгмээс гадуурхахаас. Гадуурхагдах айдас. Энэ бол хилмиг төвлөлт. Хилмигдхээс айж байгаа юм. Тий. За яагаад гэхээр одоо энэ нийтээрээ нэгэн хэм маяг чахвалцсан. Нэгэн одоо зэрэг яг нэг хэм маягт амьдарч байгаа энэ хүмүүс шин юмыг хүлээж авдаггүй юм. Тэд яг тэрэнд итгэцэн. Түүгээр амьдрал сурцсан учраас яг түүнтэй ойролцоо зүйлийг хүлээж авна. Тэгээ програмчлсан байна шүү дээ тэр хүмүүсийг. Тэгвэл өөр зүйл ярьж байгаа хүмүүсийг тэд хүлээж авахгүй. Хүлээж авахгүй. Нэгдэхгүй байгааз. Тэгэхээр зэрэг тэр одоо яг энэ тал дээр
яг өөрийн дотоод мэдрэмжийг гаргах гэж байгаа энэ хүмүүс айчхал юм бол та бүр шаналж зовно. Өөрөөрөө байж чадахгүй байх нь. Бусдын хэм маягт нийцэх хэрэгтэй болох нь. Та завсрын одоо хэлбэрт шилжиж байгаа юм. Энэ үед яах вэ гэхээр танд зориг зүрх. Яг өөрийнхөө байх уу? Насан туршдаа завсардах уу? Эсвэл энэ олон хүмүүсийн итгэл үнэмшид би өөрийгөө хувирах уу? Эсвэл өөрөөрөө зөвхөн дотооддоо би өөрийгөө нууцлаад дотооддоо л би амьдрах уу? Эсвэл би гадагш нь эсэргүүцэж гарах уу? Энэ замналууд үлдэнэ. Эсэргүүцэж гаргасад нийгмийг өөрчилж хувьсгахдаг нь. Гаргахтаа илүү ухамсартайгаар гаргаж дээд хэмжээний чадамжуудаа ашиглаж гаргах нь тэр олон одоо хэмжээст багтсан байгаа хүмүүс ухамсараараа дээрээс нь нөлөөлөгч болж тийм. Тэгээ ухамсарын задлаад итгэж шүмшүүлээ. Тэр хүмүүсийг нээлттэй болгох замаар өөрийн байгаа ухамсарт шилжүүлвэл энэ хүмүүс сая нийгэмд өөрчлөлт авчирна. Хүлээн зөвшөөрөгдөнө. Тэрийг одоо өөрөөсөө гаргаж чадахгүй дараа аль нь ч биш болцсон байгаа завсарсан хүмүүс хинч биш байсаар хагаад бүр дотооддоо амьдрсаар хагаад өөрийгөө нийгмээсээ таслаад өөрөө ганцаад хинтээ түвшинд хүрээ өөрөө хамгийн дээдийн айцуудыг өөртөө мэдрээ яг тэгвэл та сүргээсээ тасарчлаа. Амьтаа болгоноос холдчихлоо. Та ганцаардхан дээр ганцаардна. Хинч таныг ойлгохгүй. Сүулдэ бусдыг буруутгах нь. Өөрийгөө ч буруутгах нь. Энэ маягаараа та зүгээр унтрана. Ингэж амьдрахгүй. Энэ үе чинь өнгөрцөн. Шинэ нэр нь шинэ ухамсар эхэлж байгаа үед бидний хинч хэлмэгдүүлж, хинч боосон. Бид өөрөөрөө дотоодоос асаж явах хэрэгтэй. Илэрхийлж явах хэрэгтэй. Бусд нь айжлаг. Гэхдээ та бусдаа өөрөөрөө байж хаагцснаар тэр хүн болгоны дотроос өөрөөрөө байх хүслийг нь өдөөж асааж өгч байгаа юм. Тэд таны зоригийг үнэлээд өөртөө ч гэсэн тэрхийг хүсээд эхлэхээр нэгэн зориглоод урд нь байж байгаа үед бусд нь өөрийн ирэхгүй зориг орно. Тэгэхээр энэ дотоод чинь асаад мэдрэгдээд хийх гээд хийж чадахгүй. Тэ? Санаа нь байж сачийн үрх байгаа хүмүүс. Санаагаа хүргэх тал дээр бит байдлаар амьдэрсэн шиг амьдрах замыг сонгуул та өнөөдөр энэ байгаад бүх зөвхнийг өөрчлөх тэр их хүчний урсгалаа барьж аваад ард нь бүхэл бүтэн сүнс гэдэг тэр даалж ертөнцийн асар том хүчээрээ бамбаага хийж аваад ингээд та тэр өндөр ухамсар гэдэг зүйлийг өөрөөрөө дамнуулан гаргаж чадвал энэ гэгэрэл гэдэг зүйлсийг бусдаа түгээн. Яагаад гэгэрээд байгаа юм? Та ханхуу монхог айдас хүчээсээ салаад өөрийн чадвар чадамж байгаа гэдэгтээ итгээд итгэлийн хүчээрээ түүнийгээ биежүүлж хийсэн цагт өнөөдөр таны ухамсар энэ амьдрал дээр бодит болж гараад тэр ухамсар чинь энэ нийгмийг айцаас нь гэгэрүүлж байгаа юм. Мухар сүсэг болгоныг хааж байгаа юм. Энэ шашинлаг энэ одоо шинжлэх ухаан гэдэг зүйлд хит найдсан хархуу мунхаг сэтгэлгээнүүдийг задлана. Та өөрийнхөө дотроос. Тэгэхээр юунаас найдаг юм? Айгаад та өнөөдөр хэн байгаа юм? Айцаар дүүрсэн бусдыгаа хар. Та тэдний ижил болж тэдэн дотор мүлгэх юм уу? Өөрийн хүчээрээ босож зогсоод тэднийг урайлан дагуулад синхруулах юм уу? Тэгэхээр хүн болгон өөрийн хүчинд л найд. Тэр хүч нь юу юм? Таны дотоод оршин хүч. Тэс хувь ачаа гэсэнгүү. Гэхдээ энэ хувь ачаас нийгэмд та өөрхийн сүнслэг хувь ачаал дээр л задарна. За тэгэхээр бидний одоо шинэ эрэнд төрж байгаа энэ хүүхдүүд бүгд өөр өөрийн шинэ эрчимтэй байгаа. Даалдтаа ингээд цэгцэрх зүйлүүд нь цэгцэрсэн учраас тэд энэ шинэ эрэнд чөлөөтэй явах
бүрэн боломж нь нэгдэж байгаа. Хамгийн гол нь бид л одоо хойсох хэрэгтэй. Тэ? Бид одоо энэ хуучин бууны хугархаа гэдэг шиг тий. Бид нар хуучин бууна хугархаа баймааргүй байна. Бид өөрсдийн дотоодоос өөрсдөө бүрэн шинжлэх хэрэгтэй. Агуулдаа ирэх болдгийн адил тий. Усан дотор амьдардаг сон гэж одоо амтан гинэт цаг нь болохоор усны ууд гараад өөрийн одоо тэр даалгавчаа дэлгээд амьдралд анх удаа нисдэг шиг бид ч гэсэн яг одоо ингэж бүрэн хувьсах цаг маань ирсэн. Цаанаасаа бүр даалтаад бидний эрчим энерги хүртэл нөлөөлж байна. Тэр та одоо хувьсаж өөрчлөгдөх шинжлэх замналаа сонгож шин нэрэндээ хувь нэмрээ оруулах цаг болсон. Тэгэхээр энэ бол цаанаасаа одоо бидэрт дотоодоос мань шахагдж байгаа шахаа учраас үүнийгээ зөв хүлээж аваад шинжлэхдээ хэрэгтэй. Тэгвэл энэ шин нэрэн өөрөө аяанда бүтээгдэнэ. Хэн бүтээхин? Бид нар хэрхэн байхаас бүтээн. За тэгээд өнөөдрийн подкаст өндөрлүүлээ тий. За тэгээд манай Facebook хуудас, YouTube сувгийн маань цааш нь төвөөж өөр айлбал олон хүнд хуваалцаж одоо энэ бидний яриа мэдлгүүд одоо өөрсдөө ойлгосон ойлголтуудыг айлбал хүн түгэх тусмаа л одоо таны бас одоо нэг хийх ажил таны хувьд бас энэ хийх ажлын нэг нь л гэсэн үг л дээ тий. Одоо энэ шин болгоныг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тэгжээж бид шинжлэгдэнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй тий. За тэгээд баяртай. Баяртай.